бас гоё байдаг гэсэн шиг. Уучаасна өдөрч унаад тэгснэ нөгөө бөксөр унчаад тэгснэ бөксөн дээр ингэж явж байгаа бодоо дуусчих. Хүн чинь хугацаа алдахгүй ч тийм босч гэж хугацаа алдж байгаа гэдэг. Асууд л нийт. Сэтгэл загаас тэгдэг шүү тий. Огт ус бодож байгаа. Стейжийн донд оронгуудаа дурангаа тааруулаа явчихдаг гэсэн чинь тий. Шууд ингээ эргүүлээд асал шүү. Нөгөө тэнцээ болохоос өгөн дуруу юугаа тааруулаад овоороо тааруулж нэгээд 2 3 хоног амар буудал тэгэл овоороо тааруулаад очингуудаа тэмцээ яг болохгүй зэвсгээ шалгуулж ясна овоороо талиад авчдаг. Тэг нэрээ хэлэхгүй л дээ. Бас манай нэг санжина одоо нэг нэр өхөн байна шүү. Тэр чинь ингээд 2 буу аахгүй. тааруулаад Энэ буундаар тавьчихсан юм авчирснаа шууд энэ дээрээ тааруулж тавьчихсан. Баахан бууж болсон. Буцаа энэ дээр тавьчихсан. Буудсан ондохгүйсэн шууд аваа. Юу штэ нөгөө гачууч бас хол штэ тий. Тэгэл бүгдээр ингээд өглөө бүх ингээд буу муу шидмээ аваад одоо манай гам ирч бас гоё буу авцсан одоо нөгөө юу вебкам авцсан гэдэг тэр үед ангидж орж ирсэн. Тэгээд тоноглож байгаа амар болгосон. Тэгээд бүгд машинтаа суугаад явсаагаад яг гачуурцад тэгээд буудан талбар ингээд харагдаал ингээд хэлсэн чинь яанаа гэл яач агаага мартцаа. Буу марчаад явчихсан. Тэгээд явж болохоор ингээд юм усны савыг ингээд сайн утгаар сайн эзэмшүүл ингээд завчдаг юм байна л да. А тэрийг ингээд сургуулал гэдэг тэр өдөржингөөл ингээд утгаараа ингээд тав гээл нэг усны савд ингээд цохиод тахгүй юу. Тэгээд гэртээ очиж тэрийг бэлтэж яахгүй юу. Ингээд цохиорч тэр чинь мэдээж усны савч пит гэж дуурайд нэг завчихдаггүй унаал ялгаахан дуурайд байсан тэгэл. Аваа чи юу гэдэг амсан. А би юм сурж байгаа. Энийг ингээд завчих хэрэгтэй гэл. Ял ингээд байсан. Ихнэр нь хажуугаар зүгээр явж хахад өөрөө галтгонгол заазуурт гавж яснаа. Ингэсэн шавтай завчаад. Тийм манад тийм юм байгаа тийм байсан. Тэгээ тэнд байгаа шүүгчнээ ч гэсэн хөөхөн бас намайг жижигхэн болохоор ойлгоод бас хажууд бас хөөхөн бууг нь бас дуусан гот байж өгөөд байгаа. Биднээс бас намайг ачаа бас хөөхөн яаж явнаа л шаардсан. Оо жижигхэн ашигтай гэж. Жижигхэн ашигтай.